Өдөр бүгдээрээ тоглоом тоглоно. Тэр нь өрсөлдөөнтэй маш хатуу тиймэрхүү нэг тоглоом. Энэ нь болохоор гүнж олслоо гэдэг тоглоом. Энэ бүр маш хатуу, маш чанга тоглоом. Тэгэхээр хэдүүлээ орж тоглож үзье гэж бодож байна. Би 1-р байранд орж магадгүй орохгүй ч гэж магадгүй. Тийм болохоор хэдүүлээ одоо оръё. Ороод бичлээ. Тэгээд бичлэгээ дуустал нь үзээд лайк, subscribe дараарай. За. Тэгээд би барыг царайгаа харах гайлаа. За. Үе би сүлд ороод ирчлээ. Ямар тэнэг юм бэ? Нуугдах. Ямар тэнэг юм бэ? Яна би ганцаараа юм. Заруу нүг. Би тайзан дээр бараг л гарахгүй болчихлоо л доосон. Sorry. Хөөе би зүгээр энийг авахгүй. Тий. Энэ аватараа авч болохгүй юм даа. Яна би тайзан дээр гарах төглөө баг. Бас аватараа авахгүй ч юм. Энэ аватар яаж авах вэ? Ямар сайн бэ? Ямар тийм юм бэ? Яна то. Нэг оноо өгөө. Өсөлтчиж бас амар их оноо өгөх юм а тийм хүмүүс амар шудраг. За ялсан хүмүүс нь гарч ирж байна. Данж би ялаагүй тэнд зогсоо тайлбар. Би энд нь оролцоогүй мэн. Нэг аватараа сонгоогүй болохоор оролцоогүй мэн. Би өөрийгөө байна гэд хараад бүр голдсон байдаг юм. Баяр хүргэе юм. Эцмийг бүжгэлж байна. Энэ ямар амар санаа харагдсан би юу. За. За, энийг сонголоо. За, одоо би жинхэнэ гоё. За, ингээд хайчи. Их оноотой л ялдаг юм шиг байлээ. Тэгэхээр жоохон дүрэн журам байхгүй байх гэж би бодоод байгаа байхгүй юу? Энийг яваад. Үе үсээ хасаач. Окей, энийг хасаа. За тэгээд өгсөн. За царай бараг л хэрэггүй хаад. За ямар ч царай харъя. Тэгээд олигтой царай байхгүй бол тэгэл царайг үлдээ дээ гэж бодчихъя. Энэ нэг их гээд олигтой гоё царай байхгүй байхгүй юу? Тэг. Зарай гайгүй бусдаас гайгүй гэдэг талаас энэ л юмээс авсан. Үе. Ягаад цэгтэй байгаа юм бэ энэ чинь? Юмсан тийм. Жоохон сонирхол. Нэг сонгочихлоо юм.
Ой, энэ хэвчтэй. Орой дээр авдаг. Тэгэхээр болохгүй юм шүү. За тэгвэл асуу. Тэгээ яах вэ? Зөөж. За уугаарай. Энэ нэг олдтой юм олдохгүй л шүү нэ за. Царай л хамгийн гол асуудал та. Царайгаа сонгочвол тэгээл өрнөл цаашаагаа л амархан штэ тэ. Чи ямар сони юм бэ? Энэ тэгэлтэй царай. Тэгээ би жоохон сүулт ороод ирсэн юм шиг байлаа. Сүулт ороод ирчихсэн болохоор тайзан дээр гарч одоо оноо авч чадаагүй. Тийм болохоор